Кино Мартин хэмээх нэгэн хүү мистер нэртэй цус сорогчийн ангуучтай машинд явж байгаа үйл явдлаар эхлэх бөгөөд Мартин дэлхий дээр хүмүүсийг цус сорогч болгодог маш аюултай вирус хурдцтайгаар тархаж дэлхийн сүүрэл рүү хөдөлсөн талаар ярьдаг. Тэгтэл машины тээшнээс тэдний олзулсан вампирийн архирах сонсогдож мистерч бууга аваад өнөөх вампир руу хэтгэд буудана. Ингээд Мартин өөрийнхөө өнгөрснийг дурсаж аав ээжтэйгээ хамт энгийн тайван амьдардаг байсан ч гинэт цус сорогчийн халдвар тархаж бүх зүйл буруугаар эргэжээ. Улмаар тэр аав ээжтэйгээ хамт нэг орой машина унан зүгтгаар бидэж байтал гинэт халдвар авсан цус сорогч тэднүү дайрч ээжийг нь алсан ба энэ үед мистер тэдэн дээр ирж Мартиныг аварсан байна. Мистер халдвартай цус сорогчтой тэмцэлтэн Мартиныг түн тусахыг хүсгэд Мартинч мистерийн хэлснээр өнөөх вампирийн толгойг алхаар цохиж алжээ. Дараа нь цус сорогчд хазуулж халдвар авсан аав нь мистерт хүүгээ даатгсан бөгөөд мистерч аавыг нь хувирхаас өмнө зовлонгоос нь салгасан байна. Ингээд энэ өдрөөс хойш Мартин амьд үлдэхийн тулд мистерийн заасан дүрмүүдийг дагаж түүнтэй хамт хэсүүчлэн амьдрах болсон байв. Мистер чөлөө цагаараа Мартинд бие хамгаалах урлаг болон амьд үлдэхэд хэрэгтэй чадваруудыг заадаг байжээ. Цус сорогчийн вирус анх тархахад эмх замраагүй байдал үүсэж хүмүүс амьдарч байгаа хотоо орхин зүхтах болж орхигдсон хотууд халдвартай цус сорогчдоор дүүрсэн байна. Энэ бүхэн болоход засгийн газар нь юу ч хийгээгүй бөгөөд тэд ард иргэдтэй туслахын оронд өөрсдөө амьд гарахыг илүүд үзсэн байв. Ингээд цус сорогчдын халдвараас амьд үлдсэн хүмүүс өөрсдийгөө хамгаалахын тулд хэсэг бүлгэрээ нийлэн маш хатуу чанга дүрмүүдтэй гаж урсгалын бүлэглэлүүд байгуулж амьдрах болжээ. Мистер Мартин хоёр амьд үлдсэн хүмүүс аюулгүй тайван амьдрах боломжтой шин Division нэртэй газрыг хайн үргэлж хойд зүгийг чиглэн машинтайгаа аялдаг байв. Нэг өдөр тэд хойд зүгийг чиглэн явж байгаад зэвсгэлсэн гаж урсгалын бүлэглэлийн гишүүдтэй таарна. Улмаар тэд мистер Мартин хоёрыг шалгаад модон савануудыг нь харж тэднийг цус сорогчийн ангуучид болохыг мэдээд хэдэн цус сорогч алсныг нь асуухад мистерч жижиг богт гаргаж ирээд цус сорогчдоос салгаж авсан шүднүүдэд харуулдаг. Үүнийг харсан бүлэглэлийн гишүүнч тэднийг цус сорогчийн ангуучид гэдэгт бүрэн итгэж зүгээр тавьж явуулна. Удалгүй мистер Мартин хоёр нэгэн жижигхэн хотод ирэх ба тэнд мистер Мартинийн биеийг эмчид үзүүлж бас өсчөнд оруулж үсийг нь засуулна. Мартин хотод байх үедээ шин Division гих газар хоол хүнс юуч байдгүй учраас хүмүүс нэг нэгнийгээ идэж эхэлсэн гэдэг цуу яриа сонссон ч үүнийг тоолгүй өнгөрөн мистертэй хамт замаа цааш үргэлжлүүлдэг. Замдаа тэд хоёр хүчирхийлэгч залуугаас зүгтж буй настай гэлмаатай таарч түүнийг аврах ба мистерч өнөөх хоёр залууг ална. Ингээд тэд гэлмааг ойролцоох байшинд аваачин амрааж өөрсдөө цус сорогчдод зориулан өрх бэлдэх ба мистер Мартины цусыг өрхөндөө ашиглана. Удалгүй шөнө болж Мартины цусны үнрээр ирсэн цус сорогч байшин руу дайрч тэдний өрхөнд орох бөгөөд энэ үеэр гэлмаас ирж цонхороо хараад өнөөх цус сорогч өөрийнх нь найз гэлмаа болохыг таньдаг. Харин энэ үеэр мистер Мартин хоёр өрхөнд орсон цус сорогч дээр ирж мистер Мартинд цус сорогч яаж алах хичээл зааж түүнд өнөөх цус сорогчийг алах боломж олгоно. Улмаар Мартин цус сорогч руу дайрсан боловч зүрхийг нь онож чадахгүй алдаа гаргаснаар өнөөх цус сорогч тэдэн рүү дайрна. Ингээд мистер Мартиныг алдаа гаргалаа гэж зэмлээд өөрөө цус сорогчийн зүрхэнд саваа зоож алах ба энэ үед гэлмаа гүйж ирээд тэднийг боль гэж хашгирсан боловч бүх зүйл хэтэрхий оройтсон байдаг. Маргааш нь гэлмаа найз гэлмаагаа оршуулж салах ёс гүйцэтгэх бөгөөд гэтэл гинэт тэдэн рүү зэвсгэлсэн бүлэглэлийн гишүүд дайрч тэднийг барьж авдаг. Ингээд гэлмаагийн араас хөөж байсан өнөөх хоёр залуу үнэндээ тентхийн хамгийн том бүлэглэлийн гишүүд байсан болж таарах бөгөөд нэг нь бүр бүлэглэлийн толгойлогчийнх нь хүү байсан болж таарна. Улмаар хүүгийнхээ үхэлд гашуудсан бүлэглэлийн толгойлогч тэднээс өшөөгөө авахын тулд манай гурвыг барьж аваад мистерийг цус сорогчд хоол болгон өгөхөөр шийднэ. Тэд гэлмааг зарцлахаар болж харин Мартиныг өөрийнхөө бүлэгт элсүүлэхээр бааз руугаа авч явдаг. Ингээд Мартин бааз дээр ирснийхээ дараа тэндээс зүгтаахаар болсон ч дахин баригдахгүй тулд гэлмааг тэнд нь орхиж явхаас өөр аргагүй болдог. Тэр бүлэглэлийн гишүүдээс зөвхөн ойроо орж өөрийгөө зэвсэглэж авах бөгөөд мистерийг аль хэдийнэ цус сорогчдын хоол болсон гэж бодож байтал мистер яаж ийгээд цус сорогчдын савраас мултарч чадсан байдаг. Удалгүй мистер Мартин хоёр дахин уулзаж Мартин мистерийн шархыг ойж өгөх ба тэд замаа цааш үргэлжлүүлдэг. Хэсэг явсны дараа мистер Мартин хоёр дараагийн хотод ирж мистерч нэг бааранд ороод өөрийн олж авсан цус сорогчийн шүднүүдэд зарж уух зүйлс авдаг. Тэнд Мартин Бэл нэртэй маш гоё дуулдаг үзэсгэлэнтэй охиныг олж харах бөгөөд Бэл жирэмсэн учраас аюулгүй газар болох шин Division руу очиж тэндээ амаржих хүсэлтэй болох нь тодорхой болно. Ингээд мистер Мартин хоёр Бэлийг аваад замаа цааш үргэлжлүүлдэг. Удалгүй тэд нэгэн эзгүй байшинд хоног төөрүүлэхээр ирэх ба байшин дотроос гэрийн эзэдийн бололтой цогцос олж цогцснуудыг
гаргаж хайдаг. Ингээд өөр хүн үлдээгүй гэж бодсон Мартин дээврийн өрөө рүү гараад өрөөнд дотроос нэгэн бяцхан охиныг олсон ч охин аль хэдийнэ цус сорогч болж хувирсан байдаг. Цус сорогч охин тэдэн рүү дайрахад мистер түүнийг барьж аваад Мартинд охины зүрх рүү модоор зоож ал гэж тушаасан боловч Мартин эхэндээ тэнэгэлзэн. Гэсэн ч өнөөх охинд ямар ч аврал үлдээгүйг ойлгосон Мартин эцэст нь түүний зүрх рүү модоор зоож алдаг. Маргааш нь тэд өнөөх бүлэглэлд харьяалагдах газар нутгаар явж байгаад зөөврийн нойлд хүлж оргисон Вилли нэртэй нэгэн залууг олох бөгөөд Виллиг бүлэглэлийн толгойлогч цус сорогчдод өгөөш болгон орхисон байдаг. Вилли бүх зүйл болохоос өмнө айранд алба хашдаг байсан бөгөөд тэр цус сорогчийн вирус асар хурдтайгаар тархахад өнөөх бүлэглэл нөлөөлсөн гэдгийг илчилдэг. Бүлэглэлийн гишүүд халдвартай цус сорогчдыг машинаар нь ачин хотууд руу оруулж байснаас болоод цэргүүд халдварын хурдыг гүйцэлгүй үйл ажиллагаа нь доголдоход хүрсэн байжээ. Улмаар засгийн газар нуран унаж аргаа барсан хүмүүс өнөөх бүлэглэлд элсэх болсон байна. Ингээд тэд Виллийн тусламжтайгаар бүлэглэлийн толгойлогчийг барьж авах төлөвлөгөө боловсруулж бүлэглэлийн гишүүдийн дүрд хувираад толгойлогч руу нь дайрч түүнийг барьж авдаг. Тэд толгойлогчоос Гэлмагийн хаан байгааг хэлхийг шаардсан боловч толгойлогч Гэлмаг зогсчихсон гэж хэлдэг. Дараа нь тэд толгойлогчийг модноос хүлэн цус сорогчдод өгөөш болгон орхиод тэндээс явна. Ингээд тэд маш олон амьд үлдгэсдийн дөрвж ирсэн Тарагийн хотод ирэх бөгөөд тэд тэнд Гэлмаатай эсэн мэнд уулзаж маш их баярлцгаадаг. Улмаар тэд тэр шөнө болсон үзэсгэлэгт оролцож Бэл Мартин хоёр хамтдаа бүжиглэн цагийг хөвгөлтэй өнгөрүүлж байтал толгойлогч нь алагдсныг мэдсэн бүлэглэлийн гишүүд өшөөгөө авахар үдшилэг болж байсан газар цус сорогчдыг суллаж тавина. Цус сорогчд хүмүүс рүү дайрч эхлэн эмх замбраагүй байдал үүсэж тэд ч тэндээс зүхтах ба Мартин мистер Бэл Вилли болон Гэлманаар хамтдаа тэндээс зүхтэж шин диважн руу явхаар болдог. Ингээд тэд машиндаа сууцгаан тэндээс хөдөлсөн боловч хэсэг явсны дараа машин нь эвдрэн замын голд зогсно. Тэд ч цаашаа алхахаас өөр аргагүй болж нэгэн хуучин машин хаягдлын цэг дээр ирж тэндээ хоноглохоор болдог. Гэтэл гинэт тэдэн рүү цус сорогчдод дайрах ба мистер тэднийг хамгийн анхны цус сорогчд буюу цус сорогчд дундаас хамгийн хүчтэй нь болохыг шууд л танина. Ингээд бүгд цус сорогчдоос зүхтаан Эрдэнэ шишийн талбай руу гүйж орцгоох бөгөөд гэтэл Гэлма бусдыгаа зүгтаалгаад өөрийгөө өгөөш болгохоор шийдэж цус сорогчдын анхаарлыг өөрлүүгээ татан өөр зүгт зүхтаана. Ингээд цус сорогчд түүнд ойртон ирэхэд Гэлма тэдэнд хазуулахаас өмнө өөрийгөө бууддаг. Мартин мистер Вилли Бэл дөрөв цус сорогчдоос амжилттайгаар зүхтаах ба Вилли зүхтахад хүндрэлтэй байсан жирэмсэн Бэлд тусалдаг. Улмаар тэд нэгэн орхигдсон автобусан дээр ирж тэр шөндөө тэндээ хоноглохоор шийднэ. Маргааш өглөө нь мистер Мартин Бэл хоёрыг сэрээгээд Вилли алга болчихсон тухай хэлдэг. Тэд ч Виллиг ойгоос хайж байгаад модноос дүүжлэгдсэн Виллигийн цогцыг олох бөгөөд Виллигийн цогцос хүнжилт ороолттой байсан ч хаа сайгүй цус сорогчийн соёны ором гарсан байх нь тэр. Үүнийг харсан мистер ч өмнө нь хизээч ийм ухаалаг цус сорогчтой таарч байгаагүйгээ хэлээд цус сорогчд илүү ухаалаг болж байгаа учраас Мартин Бэл хоёрыг болгоомжтой байхыг анхааруулна. Ингээд тэд замаа цааш үргэлжлүүлэх бөгөөд Бэлийн гидс нь өвдөж алхаж чадахгүй болсон учраас мистер түүнийг өргөж явдаг. Тэд хэсэг яваад хоноглох газар олж унтахаар хэвцгээсэн боловч ямар нэг үл таних итгээд жирэмсэн Бэлийг хулгайлна. Мистер Мартин хоёр Бэлийн мөрөөр явсаар ойн дундах урт шиг зүйл дээр ирэхэд Бэлийн хашгирах сонсогдох ба Мартин шуудхал явж орох гэсэн боловч мистер өрөх байж магадгүй гэж сэжгэлдэг. Гэсэн ч Мартин үнийг тоолгүй Бэлийг аврахаар дотогш ороход Бэлийг төмөр удас улан олсоор хүлсэн байдаг. Гэтэл гинэт нэг цус сорогч мистер Мартин хоёр руу дайрах ба энэ нь өнөөх цус сорогчд өгөөш болгон үлдээсэн бүлэглэлийн толгойлогч байдаг. Бүлэглэлийн толгойлогч цус сорогчдод өөрийнхөө хүслээр цусаа өгсөн учраас цус сорогч болон хувирахтаа өөрийнхөө оюун ухааныг хадгаж авч үлдсэн байжээ. Тэр мистерээс өшөөгөө авахын тулд Виллиг алж Бэлийг хулгайлсан байв. Ингээд бүлгийн толгойлогч мистерийг барьж аваад түүнийг яг алах гэж байтал Мартин түүний араас дайрна. Мартин бүлэглэлийн толгойлогчийг алж чадаагүй боловч мистер энэ боломжийг ашиглан толгойлогч руу дайрч түүнийг нэгмсэн зүйлд дуусгадаг. Гэсэн ч Бэлийн хувьд бүх зүйл хитрхи оройтсон байдаг бөгөөд тэр цус сорогчд хазуулсан учраас хувирч эхэлж байсан ч Мартин түүнийг бүр хувирахаас өмнө зовлонгоос нь салгаж өгдөг. Ингээд хоёруулахнаа үлдсэн мистер Мартин хоёр цаашаа явж замын дундах хоолны газарт ирэх бөгөөд тэнд тэд Пегийн нэртэй охинтой таарна. Пеги эхэндээ тэднийг цус сорогчд гэж андуурсан боловч дараа нь энгийн хүмүүс болохыг нь ойлгох ба Теги, Мартин хоёрч анхны харцаар бие биедээ татагддаг. Ингээд оройн тэдэн рүү цус сорогчд дайрахад Теги Мартин хоёр мистерийн тусламжийг авалгүйгээр өөрсдөө өнөөх цус сорогчдыг чадварлагаар хөнөөхийг мистер нууцаар харж дотроо Мартинаар бахархна. Мистер Мартин одоо түүний анх таарсан тэр аймхай хүү биш,
ганцаараа бие даан амьдарч чадхаар ур чадвартай зоригтой нэгэн болсныг ойлгодог. Ингээд мистер Мартиныг орхиж явахаар шийдэх ба өглөө нь Мартин сэрээд багшийнхаа түүнд үлдээсэн гавлын ястай зүйлтийг олно. Кино төгсгөд Мартин Пеги хоёр шин диважин чиглэн машинтайгаа явж эцэст нь өөрсдийнхөө зорьсон газарт ирж байгаагаар кино төгсдөг.